Эрдэмтэн мэргэд профессор судлаачтай эрхэм мөндөд гадаадын зочдоо. Өнөөдрөөс 100 жилийн өмнө 1921 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Орос цэргийн офицер олноо барон хэмээн алдарсан Унгарын фон Штернбергийн эдэргүүлсэн Монгол, Орос, Бурайд, Япон зэрэг олон үндэсний цэргүүд Монголын нийслэл хүрээг Хятадын гамин цэргүүдийн эзлэн дүрмгийлээс чөлөөлсөн билээ. Энэ бол ахархан хугацаанд алдагдсан эрх чөлөөгөө эргүүлэн олж авч төр улсаа дахин сэргээ мандуулсан түүхэн үйл явдал байсан билээ. Учир нь 1921 оны 2 дугаар сарын 22 буюу цагаан сарын 15-ны бэлэгт сайн өдөр богд гигантны Монгол улсын эзэн хааны ширээнд дахин өргөмжилжилж төрийн ёслолыг Азийн морин цэргийн дивизийн цэргүүдийн сүрт жагсаал дунд хийсэн нь монголчуудын түүхийн нэгэн өргөмгц мартаж үл болох үйл явдал байсан билээ. Монгол улсын ерөнхийлөгч Монголын түүх, соёл, уламжлалын асуудалд байнга анхаарал тавьж аль болохоор дэмжиж байдгийг илэрлэл нь Монголын тусгаар тогтнолыг борон Унгар нь сэргээсний 100 жилийн ойд зориулан Монголын түүхэн дэх борон Унгар нь Штернберг сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах эрдэмтдийн саналыг дэмжиж буй явдал юм а. Бидний түүхийн хуудсууд олон 10 жил үдэл сурталын улмаас нууц байсан баримт мэдээллүүд ил болохын хэрээр сэргэж тусгаар тогтнолын төлөө тэмцэлд хувь нэмрээ оруулсан хүмүүсийн нэр, тоо жилээс жилд нэмэгдэж түүх баяжиж буйд туйлаас талархалтай байгаагаа илэрхийлье. 100 жилийн өмнөх тэрхүү үйл явдал бол орчин үеийн Монголын түүхэнд тэмдэглэх учиртай үйл явдал юм. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, Орос, Япон, Швейцар, Польш зэрэг орнуудын нийт 17 нэрт Монгол судлаач, эрдэмтэн, профессор, кино найруулагчид илтгэл тавьж байна. Энэ хуралд онлайнаар илтгэлээ тавьж буй Оросын нэрт монголч эрдэмтэн Сергей Львович Кузьмин, Япон улсын нэрт эрдэмтэн монголч эрдэмтэн Наками Тацуо, Швейцар улсын нэрт эрдэмтэн Гавьят профессор доктор Юрген фон Унгарын Штернберг, Оросын нэрт орчуулагч редактор Андрей Анатольевич Терентьев нарын зочид эрдэмтэн судлаачдад Монгол улсын ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Энэхүү олон улсын хуралд Монгол улсын шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэн, Монгол улсын их сургууль, үндэсний батлан хамгаалах их сургуулийн батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг манай улсын эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудын эрдэмтэд, багш, кино найруулагч нар оролцож илтгэлээ тавьж санал бодлоо уралдуулж байгаад талархал илэрхийлж байна. Үндэсний тусгаар тогтнол, их түүх, соёлоо, дээд дэлхийн чухлыг энэхүү түүхэн өдөр онцлон тэмдэглэж Монголын түүх судлал хөгжин бадрахын үлзийтэй өрөөл өргөж байна. Олон улсын хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.